Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Тайландын хамгийн үзэсгэлэнтэй аялын газар бол Коо Самуй. Энд нарны туяа далайн өвөн дээр гэлэлцэж амралт, баяр хөөр, тайвшрлын бэлэг тэмдэг болж ирсэн. Гэвч 2025 оны 5 дугаар сарын 1 өглөө Коо Самуй диваачин биш харин аимшигын арал болжээ. Учир нь арлын нэр хүндтэй хувийн эмнэлгийн дотор байранд нэгэн ахлах сэвлэгч эмэгтэй нас барсан байдалтай олдсон байлаа. Коо Самуй хүмүүс аюулгүй ихтэй газар гэж олон жил итгэж ирсэн. Тэнд 24 цагийн турш ажилладаг жуулчны цагдаа нар англи хэлтэй гадны хүмүүс туслахад бэлэн байдаг. Хороолол зочид буудлуудад камеруудыг нэмэгдүүлж хяналт сайжруулсан. Мөн нутгийн иргэдийн амьдрал шууд зуучлалаас хамааралтай тул аялагчийн аюулгүй байдал гэдэг нь тэдний амжиргааны үндэс байв. Өөрөөр хэлбэл нэг муу явдал гарахад бүхэл салбар нэр хүндээрээ охирно. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өглөө арлын агаар өмнөх өдрүүдийн адил тайван далайн салхи зөөлөн үлээж байв. Харин Бовууд дүүргийн хувийн эмнэлэгт ажилладаг эмч, цувлагч нар өглөөний ээлжиндээ бэлдэн яаравчлан ажилдаа орж байлаа. Бүх зүйл өрдөнхөөрөө эхэлсэн мэт санагдсан ч нэг зүйл тэдний анхаарлыг татжээ. Ахлах сэвлэгч Анчуулу Вонгмонг маш хариуцлагатай цаг баримтлаг нэгэн байлаа. Тэр хизээж ажил асалж байгаагүй, үргэлж хамгийн түрүүнд ирж хамгийн сүүл гардаг хүн. Гэтэл тэр өглөө Анчуулу ажилдаа ирсэнгүй. Ямар ч урьдчилсан мэдэгдэл чөлөөний үсэл байхгүй. Эхэндээ хамт ажилладаг хүмүүс нь магадгүй гэр бүлийн асуудалтай байгаа байх гэж боджээ. Гэвч уцаар залгахад хариу өгөхгүй байсан бөгөөд нэг удаа сулхан дуугараа тасарчээ. Дахид залгахад бүрч чимээгүй. Цаг өнгөрөх тусам хамт олонныхан сэтгэл амнаж эхэллээ. Эцэст нь хэдэн сэвлэгч хамтдаа дотор байрлал очиж шалхахаар шийджээ. Түүний өрөө 211 тоод 20 дугаар давхарт байрладаг байв. Яг хажууд нь нэг туслах сэвлэгчийн өрөө бий. Тэд өрөөнд нь очиход хаалга дотроосоо түгжээтэй байв. Нэрийг нь чангаар дуудаж хаалгыг тогтсоор л байлаа. Гэвч ямар ч хариу алга. Тэгээд тэд дотор байрны удирдлагад хандаж нөөц түлхүүр авчирсан байна. Хаалга онгомогц бүгд хөшөж орхив. Орон дээр Анчуулу хөдөлгөөнгүй хөвтөж байлаа. Зөвхөн дотор увцтай хоолонд нь зам цороосон байв. Нүүрэн дээр нь күртэг тавьсан өрөө эмх замраагүй. Хэсэгхэн мөчөд бүгд дууга оросон ч дараа нь нэг сөвлөгчийн орилох дуу сонсогдож бүгд сандар цагдаад мэдэгджээ. Хэдхэн минутын дараа хэргийн газар дээр цагдаа нар ирсэн. Боовуу цагдаагийн эсгийн мөрдөгчд болон шүүхийн шинжээчид шуурхаа ирж өрөө бүтэмжүүллээ. Туршлагатай мөрдөгч Манус хамгийн түрүүнд орж үзжээ. Гэрэл бүдэг шалан дээр хувцас эд зүйлс эн тэн тараатай шургуулга онгоосон байв. Эдгээрээс харахад хохирогч үхгээс өмнө ихэд тэмцсэн нэлт. Гэвч хачирхалтай нь хаалга цонх аль нь эвдэрч хэмтээгүй байв. Өөрөөр хэлбэл хин нэгэн хүчээр орж ирээгүй. Анчуулу өөрөө таньдаг хүнтэй хаалгаа нисэн эсвэл алуурчин өөр аргаар орж ирсэн байх. Шалан дээрээс цагдаа нар хоосон бэлгэвшний айрцаг болсон нь тэдний сэжгийн улам гүнзгийрвлөө. Хэрэг зөвхөн аллах биш магадгүй хүчирхийлэл байх боломжтой байлаа. Хэдхэн цагийн дотор мөрдөн багийн дарга ирж бүх нотлохоог нарийн бүртгэхийг тушаажээ. Тэд лабораторийн шинжилгээний үр дүн хүлээхээр шийдсэн юм. Хэрэг маш ноцтой арлын нэр хүндийг бүхэлд нь ганхуулж мэдэх байв. Шүүх эмнэлгийн шинжичдийн үргэлжлэн түгэлтээр хохирогчийн үзүүг боос уулмөр баруун хүзүү орчим цус хуралд толгойн орой эсэгт хүчтэй цохилт нэцрэлт байсан. Өөр ноцтой шарах байгаагүй. Өхлийн шалтгаан нь амьсгал боогдсны улмаас нас барсан байжээ. Цагийг тодорхойлоход ойролцоогоор шөнө 3-4 цагийн оронд нас барсан гэж утсан. Анчуулигийн өхөл зөвхөн нэг эмэгтэйн бус Камусугийн арлын итгэл амар амгалан нураасан хэрэг болов. Иймч сувлагч нар шоконд орсон эмнэлгийн удирдлага хэвлэлд бид хамтран ажиллана гэж мэдэгджээ. Харин цагдаа нар өрөөнд хэдэн цагийн турш судалгаа хийж нэг ч хэрхийг нотлохоо орхихгүй хичээсэн. Орны даван дээр үс арьсны ис шүлсний сорцовч шинжилгээнд дэлгэв. Хохирогчийн үзүүнд байсан цагаан цамцыг тайлж хуруу нэхээ хөлсний улморыг шалгав. Мөн тэр хоосон бэлгэвшний айрцгийг битэмжилж лабораторийн шинжилгээнд дэлгэжээ. Тэдний анхаарлыг дараагийн нэг зүйл ихэд татсан. Анчуулугийн машин алга болсон байв. Дотор байрны хажуугийн төсөөл байдаг сааралонгийн машин тэр өглөө ормөргүй байжээ. Энэ нь хоёр зүйлийг итгэж байлаа. Нэгт алуурчин машинтай оргосон, хоёрт алуурчин машин унаж чаддаг хүн байх ёстой. Цагдаа нар машиныг олвол алуурчныг олно гэж үзэн арлын бүх зогсоол, камер, гарцуудыг шалгаж эхэлжээ. Гэвч Коо Самуй жижиг арал учраас зогтох газар бараг үгүй. Энэ нь мөрдөгчдөд багч гисэн найдвар өгсөн юм. Өрөөнөөс олдсон бусад зүйлс сонин байв. Шүүгэн дотор байсан үнэт эдлийн хайрцаг хоосон байсан. Хамт ажилладаг хүмүүс хэлэхдээ Анчуулу үргэлж алтан бөгч жижиг аймаг зүүдэг байсан гэв. Харин зохицыг шалгахад бүгд аймаг байхгүй байлаа. Тэгэхээр алуурчин хүн алаа зогсоогүй мөн үнэт эдэл сулгайдсан тодорхой болов. Энэ бүхнээс харахад таньдаг хүн нь хийсэн байх магадлал өндөр байлаа. Яагаад гэвэл хаалга хэвдрээгүй, хохирогч болгоомжтой хүн байсан хэнийг ч амархан тотгош оруулдгүй гэдгийг хамт олон мэднэ. Ийм хүн бол зөвхөн итгэдэг танилтаа л хаалгаа нээх байсан.
Хохирогчийг хамгийн сүүлд амьд байхыг нь оройн 10 цагийн үед харсан хүмүүс байв. Тэр орой ээлжээ дуусгаад өрөө рүүгээ явсан гэж хамт ажилладаг сувлагчид хэлжээ. Гэхдээ шөнө 2 цагийн үед нэг хөршин түүнийг машинтайгаа ирж байсныг харсан байна. Тэрний дараа удалгүй тусламж хүссэн мэт чанга нэгдүү гарсан гэж хөршөөрөв. Гэвч тэр үед хин шанцаараагүй бүгд ажилдаа ядраад унтаж байсан. Хэргийн газрын камер байгаагүй нь мөрдөгчдөд хамгийн том саад болов. Тиймээс тэд анчуулуугийн машины мөрийг дагав. Тэр өглөө арлын удалааны төвийн зогсоол саарл өнгөтэй Nissan орж ирээд дахиж гарч яваагүй гэсэн мэдээлэл иржээ. Камерыг шалгахад нэг эрэгтэй өөрийн 4 цаг 40 минутын орчимд машинаас бууж дотуур байрны зүг алхаж байв. Тухайн бичлэг тод биш ч гэлээ тэр хүн дунд зэргийн биетэй, богино нүстэй, хар хувцастай залуу байв. Дотуур байрны 215 өрөө хохирогчийн хажууд байрладаг өрөөнд нэг эмэгтэй сувлагч амьдардаг байжээ. Түүний найз залуу Суват гэх залуу тэнд байнга ирж хондог байсан гин. Тэр шөнө найз охин нь ажил дээрээ байхад Суват би очиод хүлээж бай гэж мессеж бичсэн байв. Гэвч тэр эмэгтэй ажиллаад ороод очиход Суват алга байжээ. Тэр өдөржин уцаа авалгүй маргааш өглөө хүртэл сургаггүй болсон байна. Энэ давхцал цагдаа нарт маш том дохио болов. Хэрэг гарсан шөнө алга болсон дотуур байрны байршлыг мэддэг хохирогчийн хөршийн найз залуу. Бүгд Суватыг хамгийн анхааралтай сэжигтэн болгожээ. Мөрдөгчид түүний өрөөнд шалгалт хийж үс хурууныхээ ДНХ сорьц цуглуулж хохирогчийн өрөөнөөс олдсон нотлогоотой харьцуулан шинжилгээнд илгээв. Тэр үед хариу гараагүй ч туршлагатай мөрдөгчдийн зүүн совин нэг л зүйл хэлж байв. Алуурчин бол энэ залуу. Суват 30 настай өмнө нь барилга баарны туслах ажил хийдэг жирийн нэг залуу байжээ. Гэхдээ сүүлийн үед тэр онлайн мөрөөдөд тоглоомд донтоод өрөнд орсон байсан. Найз бүсгүй хамт ажилладаг сувлагчдаас мөнгө зээлээж гэж гуйж хэд хэдэн үнээс мөнгө зээлсэн ч эргүүлж өгөөгүй гэдгийг мөрдөгчид олдохдов. Мөрдөгчид түүнийг мөнгөний төлөө хүн алах хэмжээний ухаангүй байдалд хүрсэн гэж дүгнсэн. Хэргийн шалтгаан улам тодорхой болж эхэллээ. Мөнгө, хулгай, баригдчихгүй гэсэн айдас аллага. Тэр өдөр үдээс хойш цагдаа нар худалдааны төвийн төгсгөл байсан саарл Nissan-ыг шалгаж анчуулуугийн машин гэдгийг батллаа. Сургуулийн ойролцох камерын бичлэгээр машиныг орхисон хүн үнэхээр Суваттай тустай байжээ. Тэр гартаа шар уд барьж хурдан алхаж байсан нүртэл камерт бичигдсэн байв. Удалгүй лабораториос хариу ирэв. Анчуулуугийн өрөөнөөс олсон хурууныхээ Суватынхтай 100% тохиржээ. Мөн хохирогчийн дааван дээрээс авсан ДНХ сорьцож түүнийх байсан. Мөрдөгчид шуурхай ажиллагаа эхлүүлж арлын бүх бомбд нисэх буудал усан онгоцын зогсоолыг хав. Суватын зураг хөргийг нь тарааж эхлэв. Тэр харин арлаас цухтаагүй найзууд руугаа холбогдож нуугдах туслаж өгөөч гэж хүссэн байна. Түүний найз папайя салаатны жижиг хоолны газар ажилладаг байжээ. Тэр залуу Суватыг гал тогоонд онууж түүнийг эрен сурвалжиж байгааг огт мэдээгүй байсан. 2025 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 2 цагийн орчимд Кой самуугийн төв дүүрэгт орших нэгэн жижиг папайя салаатны ресторанд цагдаа нар гинэтээр орчирлоо. Гал тогооны буланд шалан дээр бүхэлдсэн суусан нэг залууг тэд олжээ. Тэр бол хэдэн өдөр арал даяар хайж байсан Суват. Тэр үед Суватын гарын хуруунд хазуулсан шарах байсныг цагдаа нар анзаарсан. Тэр шарах бол анчуулуу амь тэмцэн зүгтах гэж чадсан мөр байлаа. Ингэж Суват баривчлагдсан юм. Цагдаа нар түүнийг даруй бовуу цагдаагийн хэлтэст авчирч байцаалхлуулв. Эхэндээ Суват гүрийж би гимгүй юу ч мэдэхгүй гэж хэлж байлаа. Гэвч камерын бичлэг хурууныхээ ДНХ алга болсон үнэт эдлэл бүгд түүнийг зааж байв. Тэр бүхнийг сонсоод Суватын царай цайж гарын салхнаж эхэлжээ. Удалгүй тэр толгоогоо удаалган би л хийсэн. Гэхдээ санаатай биш байсан гэж хэлсэн гэдэг. Түүний мэдүүлгийг сонсох бүрт хүн бүрийн зүрх шимширч байлаа. Суват ярихдаа тэр шөнө би найз охиныхоо өрөөнд байлаа. Гэхдээ мөнгөгүй өөрөө ихтэй мөрөөдөө тоглоомд мөнгө алдсан байсан. Хажуугийн өрөөнд амьдардаг сувлагч үнэт эдэлтэй гэж найз охиноосоо сонссон. Тэгээд би хулгай хийх гэж орсон гэжээ. Тэр шөнө 2 цаг 30 минутын орчимд Суват өрөөнөөсөө гарч арын тагт руу гарчээ. 210 болон 211 тоодны тагтны хоёр талын хоорондох жижиг завсар дээгүүр алхав. Анчуулуу халуун оронд амьдардаг тул шүн сэрүүн агаар оруулах гэж тагтны хаалгаа онгойлгож орхидог зуршилтай байжээ. Түүнийг мэддэг байсан Суват яг түгээр нь орсон байна. Өрөөнд ормогс тэр орон дээр унтаж байсан анчуулууг харжээ. Ширээн дээр жижиг үнэт эдлийн хайрцаг, дээр нь автомашины дэлгүүр байсан гин. Суват чимээгүй очиж үнэт эдлийн хайрцаг авч халаасандаа исэн байна. Гэвч яг гарах гэж байхад анчуулуу сэрж хинбэ гэж урилжээ. Суват сандарч очиод түүний амыг гараараа таглаж хойноос нь тэрчээ. Анчуули бүх хүчээрээ эсэргүүцэж Суватын гарыг хүчтэй хадсан байна. Сандарсан Суват улам айж түүний хоолойг бүрч чанга шахаж боожээ. Тэгээд анчуулигийн бие сулран унсан гин. Суват тэр мөчөд би түүнийг алчглаа гэдгийг ойлгосон. Гэхдээ тэр айд сандарсан ч өөрийгөө аварч болох ганц зам гэж бодсон зүйлээ хийсэн. Мөрөө баллах. Тэр анчуулыг орон дээр буцааж тавиад түүний нүрэн дээр күрдэг тавив. Хоолойг нь боосон гарын мөрийг нуух гэж сандлаар байсан цагаан цамцыг авч түүний хүзүүнд ороосон байна.
Дараа нь өрөөг зориуд замбраагүй болгож бэлгэвчний айцаг гаргаж тавьжээ. Цагдаа нар хүчингийн эрэг гэж бодохоор тэр ингэснээр цагдаа нар үнийг хулгай эрэг гэж бодно, харин өөрийг нь налуурчин гэж зэчиглэхгүй байх гэж найджээ. Тэр бүхнийг хийж дуусгаад цонхоор гадагш гарч өрөөндөө буцаж орсон байна. Гэртээ ирээд хурдхан хугацаа сольж Анчуулагийн машины дэлгүүрийг аваад гарчээ. Суваад шөнө 4 цагийн үед Анчуулагийн машиныг унаж Чавын хэмээх газар руу явсан байна. Тэнд машиныг зогсоолд орхиж камерын араанд өртжээ. Тэр машин дотроос гар утас үнэмлэх бөгж эмгийг авч явсан. Дараа нь суваад нэг найз руугаа очив. Тэр найз нь жижиг ресторан ажилладаг байсан бөгөөд суваад түр нууж өгөөч гэж гуйсан байна. Найз нь юу ч мэдэхгүй тэнд байхыг зөвшөөрсөн байна. Тэр хоолны газрын галдагоонд нэг шөнө нуугдсан ч маргааш нь цагдаа нар олсон юм. Мөрдөгчд түүнийг баривчлаад гин бурууг нь татлахоор дахин шинжилгээ хийсэн. Хохирогчийн цаамц даавуу түлхүүр бүгд дээр нь суваатын хурууныхээ дийнхээ илэрчээ. Маргааш нь буюу 5 дугаар сарын 23-нд цагдаа нар суваатыг дотуур байрлал авчран хэргийг яг болсноор нь дахин тайлбарлаж дүрслэн үзүүлсэн юм. Тэр тагтаар дамжиж хэрхэн өрөөнд орсон, хохирогчийг хэрхэн боосон, дараа нь эмэгтэйг хүчирхийлсэн мэт дүр зураг гаргах гэж болгосон бүхнийг алхам алхмаар үзүүлв. Тэр мөчид эмнэлгийн ажилтнууд, хөршүүд, иргэд бүгд дуугүй харан цогссон. Зарим нь уйлж, зарим нь алаад өг гэж хашгиж байлаа. Хамгийн уртаа л Анчуулагийн аав энэ хүн охиныг минь араатан шиг хөнөөсөн гэж хэлжээ. Цагдаа нар с ิจ гтнийг хамгаалж, хамгаалтын хантаа зөмсгөлөн машин руу суулгасан. Хэргийг Шураад таны мужийн прокурор шилжүүлсэн бөгөөд Цуватыг дараах 3 үндсэн зүйлийн ангаар яллав. Нэгт хүний амь насныг санаатаагаар охиросон. Хоёрт хувийн орон байрлал хууль бусаар нэвтэрсэн. Гуравт дээрэм булгаан шинжтэй үйлдэл. Тайландын хуулиар ийм эрэгт цаазаар авах ял онох боломжтой. Гэвч хэрвээ с ิจ гтэн гимээ үлээж мөрдөнд хамтран ажиллавал ялыг бүх насаар хорих болгон бууруулж болдог. Суваад шүүхтэр толгой гудалган би санаатай биш зүгээр л хулгай гэсэн. Тэр цэрээд орилсон би сандарсан гэж хэлсэн байна. Гэвч прокурорын зүгээс гэмт хэрэгээ санаатаагаар нуух мөрөө баллах орлого хийсэн нь тэр хүний өршөөх үндэс болохгүй гэж мэдэгджээ. 2025 оны намрын байдлаар хэрэг шүүхэн шатандаа үргэлжиж байгаа бөгөөд олон нийт Суватын эсрэг хатуу шийтгэл шаардж байгаа. Тайландын олон сошиал хуудсанд сувлаж Анчуулыг шударгаас хэрэгтэй гэсэн үрээ давалгаалсан юм. Анчуули 36 настай бусдын төлөө ажиллаж ирсэн эмэгтэй. Түүнийг нас барсны дараа дотуур байрны эмч сувлагчид аюулгүй байдлын дүрмийг шинжилж хамгаалалт камерын систем нэмсэн. Суваад өдгөө 20 ангидаа ял идэлж анхны мэдүүлэгтээ бичсэн ганц үгийг үргэлж тавтдаг гин. Би зүгээр л мөнгө хүссэн. Гэхдээ одоо би бүхнийг алдсан. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.